Битгүй мэн. Би буруу юм цаалцсан. Одоо би өхөн. За, би нэгээс TikTok үзэж байлаа л да. Тэгээд тэсэн чинь ингээд миний power page дээр нэг бичлэг гарч ирсэн. Бичлэг гарч ирээд тэгээд би шууд сэтгэл хөдлөлтөөр шийдсэн. Шууд сэтгэл хөдлөлтөөр шийдсэн. Би яах вэ гэхээр чи цаалах. My god. Би бол эндээ цаалцсан маа. Тэгээд нэг энэ хэвцээг цаалж үзэх гэж. Тэгээд юу шаардлагатай вэ гэхээр тэгвэл тэгээд зүг гэж өөрөө хонгод талцсан шүү дээ ямар баялаа. Тэгтээ зүгт надад спирт байгаа. Тэгэхээр дажгүй том цаалчул амар бах тий. Энэ зүг сонглоо. Чихээ цааллаа гэдэг надад ямар нэг муу нөлөөлөхгүй зү. Дээр үйт чинь хүмүүс бүр хандаа цаалаад идэв гэсэн. Тэгээд нартай чи эхлээ чихнийхаа мэдээг алдуулахын тулд мөсөр сайн юу хинжин тавих хэрэгтэй юм. Өвөл зүгээр ингээд гадаа ингээд малгаагүй явж байгаа л тэг нэг гинт сүү гаргаж ирээд цаалчаад мөр болох юм биш. Гайгүй юм шиг байна. Үгүй гайтай юм шиг байна. Миний чих өвч чинь мэдээг алдчих чинь. За. Гоо энэ цаалдаг гэж юу? Энд ч юм уу. Яг цаалсныхан бараг хажуу цаалчих жоохон сони юм шүү. За одоо тэгээд зүгээ халаана. Энийг амар өвтнө. Би ойлно. Би барил тасчихсан. Цаалцгаа. Яа амар өвтөн. Энэ хараа бүдүү юм шүү. Энэ зүүнд саний юм тохиолдсон. Энэ зүү идэлчтэй згшиг. Бохор зүгээс юм бах та. Өөр зүгээр үү. Би чадахгүй юм байна. Би цаалцсан. And his name is John C. Би цаалцсан. Би зүгээр цаалцсан. Одоо яах вэ лээ? Имийг хийх хэрэгтэй. Имийг Иймийг хийх үү 0.5 дэх үү? Энэ ингэж авахгүй удаан байх хэцүү үү? 0.5 дэжлэг яах бол энийг хагараад яг болохгүй болох хаа тий. Тэгэхээр иймийг хийх хэрэгтэй юм шиг. Суулж авъя. Иймийг суулж авъя. Иймийг зүгээс суулж авъя. Амьдралаа хамгийн буруу алхах юм хийсэн шиг санагдаад байна. Зүг гаргацаа. Имийг ортой. За. Болцоо. Тэр ихлээд мөсөр арчсан амар зүг алхам болсон юм шиг байна. Нөө харацтай. Oh my god. Ямар нэгэн цусаалталт байхгүй, ямар нэгэн зөвөр байхгүй. Одоохондоо хундаад босоод ирэхэд юу ч магадгүй. Би одоо яг эндээ цаалмаар байна. Шууд ингэ цаалчвал өвдөх бах та. Энэ цаалуулахад нэг өвдөх юм шиг санагдах юм. Тэгээд ямарч дахиад мөсөө өдрөх үү? Яг оо нэг өдөр тангалттай юу? Би зүгээр үнэхээр цаалмаар байна. Би бүр зүгээр махаа өдөрлөө. Яа, fuck. Би зүгээр гайхалтай юм бэ. Өөр хангаар ингээл зүр чихээ цаалцж байгаа надад бүр үнэхээр аимшигтай санагдчих. Бүр амар том алхам хийсэн шиг санагдаад байна.
Би одоо бүр яг энэ ажигсаа цааллаа. Би гэхдээ энийг хийхээс өмнө яг Google-с чихээ өөрөө цаалах тухайг хайх хэрэгтэй байсан баг тий. Яа тэг хэрэгтэй байсан баг тий. Гэхдээ хамар хүйс урал энтрээ цаалахаас илүү чихээ цаалах нь зүгээр ах тий. Чих угаасаа ихэнхдээ чихээ цаалуулдаг. Чихэнд чинь их амар юмэрийн мөрсөн билүү. Цаалахад хамгийн тохиомжтой газар чих болохоор. Одоо би яг энд чихээ цаалж л байл. Гэтэ яг идэлж мэдээлж яах вэ миний чих? Идэл бол яг хамгийн муу үр дүн гэхэд юу болох вэ? Ингээд дэшээ гарахад ингээд нэг чих сонсгоож яах вэ? Тэгвэл ингээд би сонсгоож яах вэ? Ер нь чихээ цаалсан зүйлүүд ингээд сонсголоо болсон юм байдаг болоо. Гэтэ нэг цаг ингээд TikTok-оор хийсэн шүү дээ ингээд цаалцсан аахгүй юу? За хангалттай мэдээг алдчихсан. За одоо зөв шот. Зөв шот. Наас ёо натам энэ нэлээд хатуу юм байна. Яг ингээд гадна талын хэсэг тэгээд яг дотор талын яг цоосон тэгээд артлынхаагаа цоолж чадсангүй миний гарч нэлээд хурц үзүүртэй үгүй шууд чихэд бол иймэрхүү үзүүр хангалттай илүү нарийнхан хурц үзүүртэй хийвэл юу болох вэ? Нөгөө нэг амар жижигхэн цаалагдаад тэгээд тэр багийн юм орохгүй болоод би зөв шууд нүдэн л чихчихв. Би ихтэй зүг цаалчихна. Тэгээд нүдэн л чихлээ шүү. Тав тоолоод нэг зүрх салгалж 5 талаад чихнэ. 1 2 3 Би цаалчихсан. Энэ бол буцааж болохгүй л дээ. За чих юм чин дажгүй бах тий. Би бүр тайвширчлаа. Гэтэл би жижигхэн болж чадахгүй. Би энийг нөхөж олж хийж чадахгүй байна. Одоо иймгээ хийцгээе. Би зөв цаалсан хэсэгтэй эргэлзээд би буруу мэд. Алдахгүй байна. Миний арлын нөх алдахгүй байна. Би арлын нөхөд дутуу залцсан байна. Яг уу яг яах вэ? Яг уу та мэддэг алдуулаад. Яа чичрээд байгаа би. Шууд ингэж байгаа тэнэ цаалчих уу? Яа humтдаг шүү. Тэгэхээр энийгээ цаалсандаа би үнэхээр сэтгэл санаа зүнтгэр өндөр. Одоо би нэг цаалч үзэл нэмдэл гойлох гадна. Гэтэ энэ сан хүний буруу харцсан бүр нэг тийм сонио болцсон. Гэтэ энэ цаалцсан байхгүй тийм үү? Тэг харлын байхгүй. Яа. Яг ингээд 3 гадраг байна л бодъё заяа. Энэ ингээд чихний урт тал, энэ чихний арт тал заяа. Энэ ингээд дотор талын мөгөөс. Энэ яг энэ хоёроо ингээд цаалцсан. Тэгээд миний артлын артл болохгүй байна. Би яг яах ёстой вэ? Бүр байрлалаа буруу сонгоцсон. Үгүй. Гэтэ бүр чихнийхээ хаан чамаагүй цоолоод байдаг үстэй юм шүү. Арта алчуур барихны алчгүй зөө юм байна. Ямар нэгэн зүү нэвт ордог юм. Арта ингэж барих нь зөө юм шиг байна. За. Хийсэжлээд босгоё. Сонсно уу? Энэ харин өвдөж байна. Би юугаа цоолчихвоо? Бүр ингээд өвдөхөр ингээд амар
нулимс хураад үддэг штэ. Тийм ерөөсөө нулимс хуралт муралт байхгүй зүгээр нэг тийм санаа амар тарчлаатай хүртлөө өвдөхгүй байх юм. Хинт хийсэжлээ дуусгах хэрэгтэй. Гэтэ энэ л түлхэн. Амар өвдөж байна. Яг артлахын нөхрөө гэсэн чинь амар өвдөж байна. Энэ юу юм бэ? Би зүгээр эхлээд гүний хийхээс өмнө азандаа найдахгүйгээр зүгээр чихний талаар үнээр судлах хэрэгтэй юм шиг байна. За өнгөрсөн таамсгүй би нэг цаалцсан байна. Тэгэхээр одоо өөрчлөлтөд цаалах хэрэгтэй. Бүх зүйл сайхан болно. Би идэд өгөхгүй. Би чихнээс өгөхгүй. Би чихнээс цаалахгүй. Яг уу нэгкэрс. Тэг яг нэгкэрс цаалчих гэх юм өдөд аахгүй юу? Би яах вэ? Нүдэн нас нэг зоочих уу? Би за энэ бол зөвл чих цаалалч шүү те. Би зөвл үнэхээр сэтгэхүйгээ өөдрө байлгах гэж үнэхээр хичээж идэг шүү. За сүүлийн алхам энийг хийж бол тэгэл бүх зүйл дуусгаад байна шүү дээ. Өршин зовлон бүгд дуусгаад байна. Энэнтэй ингэж үрд амьдрахгүй. За нүдэн над цаалъя. Бэж л доо. Окей, энэ өвч орсон. Би нэг зөө авлаа. Зүгээр үгүй авчвал буцаж нөхөө олох гэж амар олон юм болно. Энэ яагаад нэ? Гарч ичрэлт мөн үү? Мэдэг алдсан. За зүгээртэй. Би хэзээ ч тэгэж шигээ цаалахгүй. Чи нэг мэдээ алдчих шиг байна. Цас игээл явж байна. Априк гэх бүр амар насан тий. Бүр ингээд урууллаа ингээд уран дотор бүрний баг ийм том бүр баг толгойнхаа хэмжээтэй ингээд бүр ингээд юм том дуугүй зүйл ингээд урууландаа хийчихэд тэгэд ингээд хүзүүндээ ингээд амар нэг ингээд хүзүүгээ ингээд өндөр болгодог юм хийчихдээ шүү. За мэдээ алдчихсан. За энэ бол хүний өвлөөс гажууд үйл явдал биш. Зөвл нь үнэхээр биш зөвл өвдөд. Цаалдахгүй өстэй би хастай би энэ үнийг бүдүүн болохоор үлдсэн зайныг орч чадахгүй шиг байна. Яг уу нарийн зүү авж байгаа л чигчээ тийх үү? Тэгэлэг өнөөдөр хоёрдээ дуусгая. За нарийн зүү. Яа би чичирхээ болж чадахгүй. За маш сайн хариулах хэрэгтэй. Яа миний имийг яг угаалтал ороод явах гэж шүү дээ. Яа имийг болчих юм бол жижиг. За спиртээр арчлаа басаар наргын. За цаалах үйл ажиллагаа. Би үсээ хосчихоо. Миний толгой авдаад байна. Энийг хурдан дуусгамаар байна. Цаал гэдэггүй ямар хайчиргалтай юм бэ? Араач. Энэ тусгараад шүү. Би үйл. Энэ хэсгийн артлын арьс амар эмзэг байд юм байна. Амар эмзэг байд юм байна. Эмзэгтэй эмзэг байд юм байна. Бүтггүй мэнэ. Би буруу юм цаалцсан. Одоо би өхөн би буруу нөхөд цаалцсан. Өөр ингэж уурсах юм уу те? Ийм их тусгаж байгаа юм уу те? Би хаад тусаа уугаад байгаа юм. Нэг тусах дээр санаа. Тус шиг амсахгүй. За энэ аль бас те амьдралын зөвлөгөө байлаа. Яг би зөв тайлсан гэдгийг ингээд үгүй тайлсанд ингээд амар сэтгэл дундуур байна. Тэгээд яриач ингээд чихнээс тусгаарлага өгчихгүй л үү дээ. Би
яг буруу нөхрөө ичих шиг боллоо да. Уг нь яг ингэж цоолцсон байгаа байхгүй. Тэгээс энэ дээд хэсгийн чих нэлээд удаан өвчтэй юм шиг байна. Дээд хэсгээ бол хүнээр л цоолох хэрэгтэй юм байна заяа. Доод хэсэг бол үнэхээр ээз юм байна. Дахиад энэ дээд цоолсон ч яах вэ? Дээд хэсгийн ингээд арьс тэр чихний бүтцэн ингээд судалж модалж байгаа өөрөө хэрэг цоолохоор бол тэгээд цоолох бол ингээд яг сая миний шиг ингээд яг цус байдаг хэсгээ ингээд цоолоод тэгээд бохор ороод цусны хард авдаг. Тэсээ буруу хийсэн. Энэ зөв жоохон өвчтөй яагаад гэвэл ингээд мэдээ алдсан тэгээд буцаад мэдээ орчиж байгаа болохоор өвдөж байна. Цусны амжчихлаа шүү. Гэхгүй юу? Тэгсэн дахиад зүг хийх үү? Би тоолмоор байна. Би үнэхээр тоолмоор байна. Энэ дээд хэсгээ. Гэхдээ би энийг өөрөө чадахгүй байна. Хардаа. Миний аль энэ хэсэгт юу гэдэг хараа. Нэг энийг цоолц би энийг цоолох хэрэгтэй. За дараа нь би хэрэг энийгаа ингээд цоолоход бол бичлэг хийнэ. Баярлалаа. Яа гэтээ үнэхээр ойрхон байсан шүү дээ. Бүр яг ингээд арьстаар ингээд тулаад ирсэн заяа бүр яг зүгээр ингээд энэ зүүн гүгээд байгаа нь мэддэгдсэн байхгүй. Тэгээд энэ шиг ингээд шууд цоолчих ихээр энэ өвтөхгүйсэн байхгүй юу? Цоолоход ерөөсөө өвдөгөө шууд чих гэж дугаар цаашаа ороо явцсан. Энэ болохоор яг тэндээ гасчаад байсан байхгүй юу? Яагаад тийм сонин нэмзэг байт юм бах та. Нэмзэг байт юм. За. Тэгээд тэр үнэхээр өөрөө цоолмоор аваад энэ хэсгээл цоолоорой гэж хэлээ да. Үнэхээр гайхалтай үүдэж байлаа. Тэгээд модерээс сайхан амарцгаарай.